오자. 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 За сайн байцгаана найзуудаа. Өнөөдөр шинэ эпизод юу лээ? Лав гарагийн өглөө болж байна. Ой, дижигли болооч. Бити хүний Озя подкаст эхэлж байна. Та нар энэ 7 хоног сайхан өнгөрөөж байгаа гэж найдаж байна. За түрүүний эпизод бас нэг тайлбартай эхэлсэн. Энэ 7 хоногийнх бас нэг тайлбартай эхэлж байна. Дөнгөж өчигдөрхөн бидний дуусан дуунуудыг манай сонсогч нарт сонсцсон байгаа бах. Гэтэ бид нар яг энэ нэг дуунууд орохоос өмнө энэ эпизодыг бичиж байгаа. Тэгэхээр яг шууд худлаа реакшн үзүүлж яхаар дараагийнхаа юун дээр бид нар та нартай хамт реакт хийгээд хүмүүсийн комментиг уншаад явахаар шийдлээ. Тэгээд энэ дуунаас өмнө бичигдэж байгаа эпизод шүү гэж тайлбарлая. Гэтэ хүмүүс бас юу яатсан байх бах те. Одоо шууд энэ доор ингэ бичиж одорцсон байх те. Яг одоо энэ дугаар ороход хүмүүс аль хэдийн үдцсэн байх юм чинь. Тий. Тий. Яасан бэ дууныхаа талаас яриач гэж бодож байгаа хэрэгтэй. Бид нар энэ 7 хоногийн эпизод дээр дараагийн 7 хоногийн эпизод дээр бидний дууны талаар бид нар дууныхаа одоо нөгөө дуу дуулж байхдаа юу болсон яасан юмснаа ярина шүү. За энэ 7 хоногт яагаад бид нар ингэ төрүүлж бичиж байгаа лээ заяа. Юу боллоо заяа гэж. Заяа шилсэн. Та нар яг яаж намайг бөөнд нийлж байгаа та. Би нөгөө нэг сард нэг удаа сургууль руугаа явж байгаа. Нөгөө мастера эхлүүлсэн байгаа. Тэгээд тэр маань жоохон миний байдаг газраас одоо нэг вагоноор ер нь бол 4-5 цаг явдаг, машинаар бас 6 цаг явдаг. Жоохон нэлийн хол байдаг газар. Тэгээ тийм болохоор өмнө бичиж байгаа. Би бүтэн сайн 4-р бүтэн сайны шүүнээр учраас боломжгүй. Юугаар сурж байгаа манай зэри? Тэр айгу гоё мэдээ байх хүмүүст. Юу гэж одоо монголоор юу гэж шинжлэх ухааны сексийн шинжлэх ухаанч. Сексологч юм уу? Тийм биш үү? Секс судлаач юм шүү. Тийм ээ, секс судлаач. Окей. Тийм, секс судлаач. Тэр бүр мастер хийж байгаа юм уу? Тийм. Энд чинь Германд ганцхан сургууль байдаг. Тэгээ тийм болохоор заавал ингээ хол явах шаардлагатай болж байгаа болохоор 400 хүүхдээ шалгараа орсон байгаа би. Вау. Тэгээ хэзээ эхэлж байгаа? Вау. Ер нь бол эхэлсэн. Тэгээ 9 сараас эхэлсэн. Тэгээ би нөгөө хэзээ төгсөх юм? 3 жилийн хугацаатай. Тэгээ 3 жилийн дараа төгсөн дөө гэж бодож байгаа. Тэгээ 3 жилийн дараа хүн ер нь сексийн талаар зөвлөгөө авах гэх юм бол заяар барих нь шүү дээ. Тийм одоо ч гэсэн над руу ярьж болно. Тийм мэрэгжлийн зөвлөгөө өгөхөр болж ийн гэсэн үг байхгүй юу? Харин тийм 3 жилийн дараа мэрэгжлийн зөвлөгөө өгөх. Тийм зөвлөгөө хэрэгтэй болж ийн гэсэн үг байхгүй юу? Тийм ардаа дипломо харан дээр хатжгаад. Вау. Наачтай гоё мэдээ байна. Тийм байгаа. Тэгээд уучлаарай. Надаас олж ингээд өөр өдөр дугаараа бичиж агаад. Гомаа подкаст жуугаас нэг өдөр хамаагүй шүү дээ. Хизээч сонсч болдог. Хизээч нөхөд сонсон алгасчих юм бол сарын дараач 2 сарын дараач сонсч болно. Хаанаас нь ч тэв сонсч болно те заавал ихнээс нэш. Тий. Хаанаас нь сонсч болно. Хаанаас нь сонссон ивэл хэлдэг байгаа. Хаанаас нь сонссон та нар subscribe дарах хэрэгтэй байгаа. За шууд асуулт руу орох. Шууд ажилд орох яах вэ? Шууд ажилд орцгоё. Тэгээ. Өнөөдөр бол шууд тэгж маяглан гэсэн байхгүй шууд ажиллаа хийгээл. За бүгд асуултаа сонгоцгоё. Бүгд нь шүү дээ ариун ажиллая. Нэгээс хоёр хүртэл тоог орууллаа. Ямар тоог ачгийг хамт таарцгаая. 3. За 3. Болцооны тооцоо хэн төлөх ёстой вэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэн юуг төлдөг вэ? За энэ удаа ариун нагас эхлэе. За болцооны тооцоог хэн хийх ёстой вэ гэдэг асуулт ч тий. Тий. Тэгээд нөгөөх нь юу лээ? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэн нь юуг төлдөг вэ гэнэ? Төлдөг. За. Би бэ гэж. Миний үйл бодлоос өөрчлөгдсөн байгаа. Тэр тэгээд ядрагатай. Ямар яаж байгаа та? Тэгээд нэг өөр ариун байсан байх шүү. Тий, хүн чинь тэгээд ер нь тий яа би өчтөрийн би өнөөдөр өөр болцсон л байгаа гэдэг шиг цаг ингээ ер нь бол хувцас өнгөрөх тусам
хүн юм үзхийн хэрээр л бас яадаг юм байл да. Бодол нь өөрчлөгдөж хувьсчил байдаг юм байна л да. Ер нь бол би болцоон дээр өөртөөхөө одоо юг мөнгөийг те ингээд идэж уусан юмныхаа мөнгийг бол төлчих ёстой гэсэн жанжин шугамтай хүн. Хуваагаад. Тий одоо хуваагаад яг өөртөөхөө идэж уусан юм ингээд сайхан анхны болцоон дээ шүү дээ. Одоо юу гэдэг бие бинийгаа сайн танихгүй байгаа нөхцөлд ч юм уу дөнгөж ах болдож байгаа, дөнгөж ах уулзж байгаа нөхцөлд бол бие бинийхаа одоо мөнгийг сайхан өвшөө бие бинийхаа гин өөртөөхөө мөнгийг сайхан ингээд хуваагаад одоо хувьд агаад гэсэн үг. Биед агаад болддог байх хэрэгтэй гэж бол боддог төрлийн хүн. Жанжин шугамтай. Тэгвэл энэ нь болохоор зэрэг үе бас өөрчлөгдөж болох юм гэж би яасан. Ер нь бол ойлгосон байгаа. Ягаад гэхээр зэрэг них одоо би айгу тэнэг байдалд орсон байхгүй юу. Намаа нэг залуу болзоонд ураад тэр залуу амар гоё юм сэтгэлдэлтэй сэтгэл надад үлдээх гээл ингээл ерөөхдөө амар их бэлдчихэлтэй. Тэгсэн чинь би айгу тэнэг зан гаргасан байхгүй юу тухайн үед. Үгүй би өөрөө төлчихийгээд тэг нөч яхах юм би төлчихийгээд тэгсэн чинь яхах юм би өөрөө төлч чадна штэ гэх юм бол төлчихөж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд нөгөө надаа ингээд амар намайг ингээд ураад те ингээд гоё юм одоо надаа амар гоё оройг бэлгэлмээр санагдчихсэн юмыг би ингээд унтраацсан гинэ. Тэгээд хэдийгээр би ингээд чамаа ингээд амар юу гэдэж ойлгож байгаа ч гэсэн те одоо ингээд би даасан юм ихтэй чи өөрөөхөө мөнгөийг төлж чадна гэдэг би мэдж байгаа ч гэсэн хаяа бас нэг юм эрэгтэй хүнд юм хэрэгцээ байдаг. Одоо би энэ хүн эмхтэйг амар гоё байлгаж гин, би юм орой гоё бэлгэлж гин гэдэг ч юм уу. Эсвэл хаяада нөгөө эмхтэйд бас ингээд нүг төлөхөд авдаг мэдрэмж бас ингээд ерөөхдөө аль аль талын хэрэгцээ байдаг юм байна л да. Тэрийг нь би үгүй хийцэн гэсэн. Тэгээ би бодсон. За окей. Хүн амар үгүй би төлчээ гэж яхад үгүй би төлнө би өөрөө чадна гэдэг ч юм уу те. Тэгээд бол тийм юм байна гэсэн бодолтой үлдсэн тэрнээс хойш. Тэгээд яг зүгээр үнэхээр болохооргүй эсвэл нөгөөний байдал нэг ажиглагддаг штэ ингээл тооцоо хурчрээл те ингээл аль нь төлөх үү гэх ч юм уу яаж төлмөр байна гэж асуудаг ч юм уу тэгэхээр зэрэг тэгээд ер нь бол төлчин үгүй чи төлнө гэх юм бол окей надад бас адилхан хамаагүй ер нь яасан ч л болно гэсэн тийм байр сууриас байж л хэрэгтэй юм байна гэж бодсон. Тий аль нь ч төлсөн хамаагүй юм. Аль нь ч төлсөн хамаагүй. Тэгтээ одоо миний гол жанжин шугам бол ингээд аль альныхаа мөнгийг өөрөөхөө мөнгийг төлждөг байх чадамжтай байх хэрэгтэй. Тэгтээ хаяа тэр хэрэгцээг нь бас хангаж өгөх шаардлагатай юм байна гэдгийг би ойлгосон. За. Ивэл наач тэгэл угаасаа нөхцөл байдлаас шалтгаалж ш. Гэхдээ ер нь бол эхний 1-2 дэйтэн дээр бол ихтэй төлөх нь зүгээр байх. Тэгээ дараа нь бол тэгэл хувааж төлж өрөх нөхцөл байдал гарахад бол зүгээр л байх гэж би бодод ш. Надад бол ер нь бол яг би бол өөрөө бол ер нь арай илүү их төлдөг. Тэгээ яг бүр 50-50 биш. Гэхдээ би бол бүгдийн төлөх тийм сонирхол бол байхгүй. Тэгээ бүх юм дээр дагаад яваад байхгүй. Гэхдээ ер нь бол ихэнхдээ өөрөө ер нь төлөөд явцдгийн дунджаар. Гэхдээ ер нь бол нөгөө хүн нь бол яг 50-50 төлөх ер нь ирмэлцтэй байхлаар надад илүү амар санагддаг. Тэ нөгөө одоо жишээлбэл би нэг одоо дээт одоо жишээ татчихсан л хоёр экстримээр нь үзье те. Тэгэхээр нэг удаа бол би ингээд дээтэнд явж байхдаа бол нэг тийм орс охин байсан хгүй юу. Тэгэл нөгөөх нь болохоор байж байгаа болохоор орс эмэгтэйчүүд мөнгө төлдөггүй, хизээж төлдөггүй, би хизээж төлөхгүй гэсэн тийм нэг харагдтайтай. Тэгэхээр за миний бодож байгаа юм болохоор окей за мөнгө биш байлаа гэхэд иймэрхүү сэтгүүтэй гам чинь өөр юмн дээр энэ одоо яаж аплайдж байгаа те. Амьдралынхаа өөр юмн дээр бас ингээд юм би ингэдэггүй тэгдэггүй гэсэн тийм одоо зан чанар гарах уугүй гэсэн тийм одоо надад шууд бодол үүсэж байгаа байхгүй юу. Тэ эсрэгээрээ бодоход нөгөө эмэгтэй нь хоёлоо хуваагаад төлчих эсвэл би төлчих гэж хэллээ гэж бодоход би өдөөсөн те. Зүгээр би одоо төлчих гэсэн байдалтай. Гэхдээ надад юу санагдаж байгаа болохоор за энэ эмэгтэй бол өөрөө төлчихөд бол асуудалгүй юм байна гэсэн бодолтой. Надад бол нөгөө хүн маань өөрөө ингээд одоо independent өөрийгөө ингээд take care хийж чаддаг юм эмэгтэй хүн байлаа гэхэд надад тэр бол проблем байхгүй. Тэгээ ер нь бол миний хувийн бодол бол хоёр хүн маань хоорондоо ямар одоо тохиролцоотой байна. Тэрнээс л одоо яг relationship шалтгааллах бах тий. Одоо жишээлбэл манай таньдаг хүн маань бас ингээд одоо еврей хүн энтертэй өрхдөг байсан. Тэгээ еврей эрэгтэй хүн болохоор ерөөсөө эмэгтэй хүнийг ерөөсөө төлөвлөлт дурггүй гинэ. Тэр нь болохоор ингээд culture нь тийм байдаг ихэнх нь яг орс еврей залуу байсан юм байна л да. Тэгээд ерөөсөө төлөвлөлт дурггүй тий. Тэгээд
тэр хоёрын хоорондын харьцаан дээр бол нөгөө эрэгтэй нэмэгтэйг төлөвлөдөгдөө болоод байгаа. That's okay. А нэгэн дээр нь бол жишээл одоо хоёр хүмүүс үерч чад хоёулаа зүгээр л дандаа бүх юм дээр 50 төлдөг. Тэгээд хоорондын харьцаа it's okay. Тэгэхээр гол нь бол хоёр хүмүүс хоорондоо яг ямар харьцаатай байна те. Тэгээд хоорондоо яг юун дээр санал нийлж тохирсон байнаас шалтгааллах байх. А би ер нь бол арай илүү төлдөг. Гэхдээ ер нь хоёулаа энэ хуваах газар хуваагаа тэгээд явчих нь ер нь зүгээр л ах гэж бодож шүү дээ. Мэдгүй. Гэтэ ер нь бол хуваагаад явчихад бол ямар ч асуудал байхгүй. Гэтэ өөрөө бол ихэнх нэг төлж таардаг юм байлаа л гэж би хэлье. Хэлье. Өөрөөр нөгөө төрүүлгээ болцсон шүү дээ. Төрүүлж ярих гээд нэгтлээ одоо барьж явъя да. Чаас. Заяа. Би төлдөө шүү дээ. Би ер нь эрэхтэр юм шүү. Мэдгээ янз бүр гэдэг маа нэг юм одоо нэг ганц ая кофе авчаад тэрийг хувааж төлөе гэдэг надад бол амар сонь санагддаг. Нэг юм өсрөл нэг 6 евро болж байгаа юмыг заримдаа бол би ингээд төлчдөг ч юм уу те зүгээр би чамайг даачаа ч юм уу. Тэгэхгүй ингээд нэг амар үнэтэй хоолнд орчоол одоо хөрх хамт үнэтэй гэдэг минийхэр олон жишээл нь 30 евро нэг хүний 30 евроны хоолнд орсон бол би тэр залуугийн хоолыг төлмөргүй. Тэр ч гэсэн миний одоо нийлээд чинь 60-70 евро олно гэсэн үг шүү дээ. Тэрийг бас төлмөргүй. Тийм болохоор тиймэрхүү тохиолдол ер нь бол хуваагаа төлчий гэж хэлдэг. Тэрнээс ч нэг юм ганц зайрмаг авч өгчөөч юм уу эсвэл нэг юм ганц одоо уух пим авч өгчөөд тэрийгээ хувааж төлөе гэдэг бол надад бол зүгээр амар сонь санагддаг. Ер нь сонь санагддаг ч нэг юм нэг арчаагүй ч гин чааш одоо нэг юм хөөрхөд өөний ганц кофе аваад өгч чадахгүй тэгээд би одоо ийм хүнтэй юу хийгээл 2 цаг годамжаар алхах гэж байгаа юм уу тэгж бодогддог. Гэхдээ нэг юм хариутай хүмүүс идэв штэ нэг тийм залуучууд ингээл эсвэл би өөрөө тийм байхгүй нэг үеийн удаа би даачи хэрвээ хоёул дараа уулзахаар бол дараагийн удаа чи даачаарай гэдэг ч юм ингээл тэгэл явчихдаг байхгүй. Тэгэхгүй нэг юм ингээл нэг юм хорлоо тоолоод нэг хоол авчаал тэгээл зөөгч нэрэнгүүд ингээл тусдаа төлнө гэж мгээл нэг юм яаж байгаа хүмүүс нэг юм сонирн байд юм а. Тэрнээ ингээл окей зөвхтаа төлчихье ч юм бол тэнгүүд окей би чамраа мөнгө чинь PayPal-оор шилжүүлчих ч юм ингээл нэг юм ярьж болно штэ. Тэгэхгүй нэг юм өлөнтэй байгаа залуучууд ер нь бол таалагддаг уу надад л. Тэгэхээр ингээд нэг юм мэдгүй. Ер нь бол би бас даалгуулах дуртай. Үнгэлж яа. Нэм даалгуулах бол дуртай ихтэй нэг юм одоо амар үнэтэй юм бол даалгуулах дурггүй. Зөвхөн жижигхэн зойр зур юм бол яагаад үгүй гэж боддог. Чи яг төрүүлэх гээд байна. Окей. Би бас түрүүн яг Ариунагийн хэлсэн шиг нөгөө нэг эрэгтэй хүнд одоо ёстой гэсэн юм ер нь бол байхгүй заяа. Эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу ёстой гэсэн байхгүй. Аль нь ёстой. Гэтэ нөгөө нэг түрүүн нэг Ариуна хэлсэн шүү дээ эрэгтэй хүмүүс тийм хэрэгцээ байд юм билээ гэд. Тэг яг нөгөө нэг яг тийм хэрэгцээтэй эрэгтэй хүмүүстэй байгуу олон удаа таарч байсан ингээд нэг юм. Надад амар тэр хүмүүст ингээд намайг хоолн дааж байгаа юм уу эсвэл намайг нэг юм концерт үзэхэд дааж байгаа тэр хүмүүст амар ингээд гоё ааж аргал өгдөг. Би нэмэгтэй хүнд ингээд амар гоё юм хийгээд ах чинь би ингээд далжгнаал. Үгүй би наатгаж авахгүй. Би өөрөө мөнгө төлчин чи намайг одоо юу гэж одоо даамаад гэсэн нэг тиймэрхүү үйлдэл гаргаад ах юм бол одоо тэгж гарахгүй байгаа ч гэсэн одоо нэг юм мөнгөө би шилжүүлж мэлжүүлээч ч юм уу те нэг тэгээд хахаар эрэгтэй хүмүүст амар онцгой санагддаг юм байна гэдгийг олж харсан. Тэр бол тэнтэй бол Ариунатаа санал нэг байна. Тэгэхээр аль нь төлчүүд бол асуудалгүй. Гэхдээ нэг юм хариутай бариутай л хат болоо одоо болцож байгаа бол хаштал дараагийн удаа уулзах нь ойлгомжтой бол би ягаад ихний удаа дааж болохгүй гэж би чамайг даачиг гэдэг нэг юм бас баавартай зан гаргал гоё штаа. Заавал нэг эрэгтэй эхний болцоон дээр төлөх ёстой гэсэн юм бол ер нь бол байхгүй штаа. Тийм ээ. За одоо биш те. Би хамгийн түрүүнд ярих хэрэгтэйсэн. Би хамгийн түрүүнд ярих хэрэгтэйсэн. Би одоо ингээ хариулчаараа одлоо хүмүүсээ хариулт сонсч чад одоо яриад байна гэж. Гэтэ би ингэж боддоо юм. Надад нэг ийм эго байт юм шүү. Нэг яг тийм тал дээр. Ерөөсөө би төлөх ёстой гэдэг эго байт юм шүү. Эмэгтэй өнөр төлөхгүй гэдэг. Тэгээ тэр эгогоо тэжээхийн тулд би ямар ч үед би төлөхийг яадаг ирмэлцдэг чи уусаа төлдөг юм шиг байна. Тэг яг би бусад хүмүүсийг одоо чиркээгүй шүү дээ. За хувааж төлөе гэсэн хүмүүс байж болно шүү дээ. Тийм. Заавал эрэгтэй төл, эмэгтэй төл гэж хэлэхгүй шүү. Хувааж төлж болно. Гэхдээ яг би өөрийнхөө хувьд бол яг би өөрийнхөө тэр эгог тэжээх гэж яг тийм шүү гэж бодоод байгаа. Тэгээд
хэрвээ төлж чадахгүй бол угаасаа би болзоонд явах шаардлага байхгүй гэж би боддتي. Өөрөө. Тэгэхээр би нэг хүнийг ингээ болзоонд ураад би нэг газар хоол идэв гэвэл хичнээн үнэтэй байсан ч хамаагүй би угаасаа өөрөө мэдээл тийш дагуулж явж байгаа шүү дээ. Тийм ээ. Түнш зүгээр нэг гадуур алхаж байгаа өөшөө орыг орцсон чи амар том өндөр биел гараад би тэрийг төлөхөд нэг шоглолтод байгаа зовоод байгаа юм бол байхгүй шүү дээ. Тийм үү анханасаа би угаасаа болзоонд авч гарч ийн гэж бодхол юм бол би угаасаа 100% тэрийг төлнө л гэж би боддتي. Заримдаа ингээл окточ яг тэгдэж яг заяа шиг ч юм уу арин шиг ч юм уу хоёлоо хоогаа төлчих юм бол чи жоохон cute гэхдээ би хизэж тийм болохыг би мэдэж байгаа. Юу гэсэн үг төлгүй ээ юу ч аа. Тийж инсист хийдэг гоё ихгүй ингээ саналтай. Хоёлоо тэг гэхдээ би дотроо ямар хөөрх юм бэ гэтэл би энийг төлнө гэж төлчдөг байхгүй. Тэр утгаас хэлж байгаа. Тэрнээс чамаа ингэж хэлж чадлаа шүү. Гүү. Би төлчих гэдгийг бүр хизээч төлөхгүй байж яах гэж бодлоо гэдэм болоо гэсэн утгаар хэлж байгаа болоо гэж бодохгүй. Гүү. Төгсгөлд нь би төлнө гэдэг нь тэр тодорхой болохоор амар хөөрхөн санагдаад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол эрэхтэн би яг өөрийнхөө хувьд бол би төлөх ёстой л гэж боддتي. Хүүш тэгээд зүтгээдээ байл яах үгүй би төлнө гэдэл. Тэр чинь амар наваг ингээд доромжлоод байгаа юм шиг санагдав. Яг үгүй доромжлоод бишээ. Намайг ингээд амар эвгүй байдалд оруулаад байгаа юм шиг санагдаад шин. Яг тэр нөгөө байдал чинь намайг амар эвгүй байдалд ороод байгаа юм шиг санагдаад байхгүй. Би зөндөө тийм юмтай болчихсон. Үгүй гэл. Яг нөгөө зарим эмхтэй хүмүүс чинь бүр ингээд яг тэр юундээ бүр итгэждэг. Бүр заавал ингээд яа төлн хуан муан гэдэгтэй бүр амар тийм одоо юу гэдэг амар өөртөө амар итгэлтэй хүмүүс чинь айгу тэр байдлыг амар улам сонирн болгоод дий. Тэгэхээр чамд ингээд санхүүгийн үед амар юу биш үү одоо ингээд одоо мэдээж чи ингээд нас явахын хэрэгээр ингээд ер нь бол дандаа ресторанд орж таарна шүү дээ. Одоо нэг юм бид нар чинь ингээд 30 гараад ирэнгүүт чинь нэг зүгээр нэг жижигхэн бас газар суучмааргүй байх. Тэ нэг кола гадуур явчмааргүй байх. Тэнгүүд ингээд 7 хоногт 2 хүүхэнтэй ингээл уулзлаа 3 хүүхэнтэй уулзлаа гэхэд ингээд санхүүчин зүгээр явж өгөх юм шүү. Анти чи тэгэл 3 юу чи нөгөө чиний юуны чим төрөвчний чин зузаан хэр зузаан чин тэгэл яг чиний хідүүн үнтэй дээтлэх чин дээд хийх гэдэг штэ. Одоо нөгөө бид нар амар гендер ярьж амар сонирм шүү. Яага сонин гэж. Ингээл адилхан тэгш хэрэгтэй байж байгаа юм. Би чадахгүй бол тэгэл за энэ 7 хоног. Тэгвэл ингүүл яг хоёр хоол идчихэл яжсэн чинь нөгөө хүн чинь тал мөнгө чам руу дансар чи хийжүүл яг уу. Харин би тэгэхээр ста наваг амар тийм тэгэхээр би амар ивгүй. Тэгэхээр чи яах юм? Яаж чадахгүй л дээ. Гэтэ мөнгө нь буцаа шилжүүлэх юм уу эсвэл ахиа уулзах болох юм уу? Эсвэл бүр таалагдаагүй байна гэж бодох уу? Тэгэнгүүтээ шүү дээ. Тэгвэл тэр хүн зүгээр амар оноо алдчих шинэ л гэсэн үг. Чамд уу? Тийм үү? Ингээд тахтай л. Гэхдээ чи бодолт амар гоё орой би ингээд дотроо бодсон ингээд явжсэн чинь тэр оройг бас нэг тийм байдлаараа жоохон мяа болгочихж байгаа байхгүй. Харин тийм ээ яг тийм ярьсан нэг залуу тэгээ би болсон ч гэх шиг. Эмэгтэй хүмүүс бүр огт төлөхгүй мөлхгүй гэдэг чинь амар бас тэнэгэлтэй. Одоо ингэдэж штэ. За эхний дейт бол яалч юу хэрэгтэй. Яалч юу би төлнө. Тэр бол яагаад тэгэхээр би асууж байгаа болохоор би гарыг гэж байгаа болохоор яалтч юу би төлж төлнө. За хий асуусан хамаахгүй. Гэхдээ эхний дейт бол яалтч юу би төлнө. Заримдаа ингээд бүр нэгэ тооцоог юм болдоо шүү дээ. Одоо жишээ нь би нэг ингэжсэн. Нэг охинтой дейтлж байгаа нэг дейт өнгөрсөн, хоёр дейт өнгөрсөн. Гурав дахь дейтэн дээр хоёулаа уулзъя. Ямар ч төлөвлөгөө байгаагүй. Хоёулаа ер нь уулзъя гэдгсэн чинь тэр охин ингээд нэг юм өөрөө дотроо юм план хийсэн юм байна. Нэг юм зураг ингээд вайнууд газар ингээд бук хийсэн. Тэгээ тэрийг бүгдийн бүх юм ингээд төлсөн байсан байхгүй юу? Тийм юм дээр чи яагаад төлчихөж байгаа юм бэ? Эсвэл нааг яагаад тахтай юм бэ гэж надад ерөөсө бодогдоогүй. Ямар гоё юм бэ л гэж бодгцсан юм. Тийм баад. Гинти юм дээр ингээд яачих юм бол надаар төлөвлөх байсан шүү дээ. Эсвэл би энэгээр төлөвлөхгүй байсан шүү дээ юм шүү дээ гэж би нэг дотроо бодох байх. Боддгүй л бэл л дээ. And surprises. Яг зүгээр биел ирээл нүдэнд биел харагдахад л төлөх хэрэгтэй юм байна шүү дээ. Тий, ер нь бол тий. Ер нь нүдэнд биел харагдах юм бол нэг хоёлоо хугай гэж би нэг миний амнаас л авах. Тэгвэл ер нь нэлэхүйдээ ирчүүдэд тийм хэрэгцээ байдаг юм байна. Эмэгтэй үнийг дааж тийм эго юм шүү. Тийм байна. Эмэгтэй үнийг дааж байгаа би чадчих гэсэн ойлгох хэрэгцээ. Нөгөө талаасаа нөгөө эмэгтэй нас өөрт нь ингэж нэг юм хаяа маяа ингэж зүгээр яг гинти ингэж амар гоё юм бэлгэлцдэг ч юм уу. Нөгөө эмэгтэй үн өөрийг дааж байгаа гэдэг дээр бас амар тийм өөр мэдрэмж авдаг тийм. Аль аль хэрэгцээдэг гэсэн үнэн л юм байна л да.
Гэтэ байнга даалгаад байвал яг тэр хүнч бүр ингээл байнга. Тэгвэл тэгэл асуудал шүү дээ. Харин тийм. Тэгвэл тэгэл асуудалтай болчихж байгаа байхгүй. Тэр чинь бүр төвхтэй юм шүү нэг бодлоо ингээл. Одоо би нэг залуутай уулзсан чинь би байнга дагаад байвал би л сүулдэ чи одоо болоо гэж хэлж шүү. Гэтэ ингээд нөгөө ийм юу ч мэдэгддэж штэ. Одоо чинь бүр ингээл энтэй уулзаал өнөөдөр энэ газар орохын тулд энтэй уулзж гин гэдэг одоо нөгөө тийм зориг энэ хүнтэй уулзсан болохоор ийшээ орж ийн гэдэг зориг хоёр чинь шал ондоо штэ. Ер нь бол хэлтэй. Одоо би энэ ресторанд хоол идэж үзэхийн тулд би энэ залуутай уулзж гин. Эсвэл энэ залуутай уулзж гин энэ залуу надад намайг ийшээ аваад орё гэж байгаа гэд орцсон хоёр чинь шал ондоо штэ. Ойлгож байна уу? Хагас. Одоо энд хоол идэхийн тулд эргэтэйг ашиглах эсвэл энтэй яаж агаад энд хоол идэх хоёр чинь шал ондоо шүү дээ. Одоо ойлголоо. Тэгээд тэр зорилгыг угаасаа хүн чинь мэдэрнэ шүү дээ. Тэгэх юм бол эхний өдөр окей ямар ч хамаагүй шүү дээ. Зүгээр хоол идэж яхад зүгээр тэр охинтэй надтай ярихгүй тэнд ингээл байгаа орчиндөө ингээл хамаг юм сатараал тэндээ амар гоё байгаал ингээ гэх юм бол дараагийн дэйт гэж бол баг байхгүй шүү дээ. Тэр дэйт бол гоё болж өнгөрөх бах гэхдээ зүгээр амар. Тэр бол угаасаа тэртээ дүүг тэгэл ингээд болоод өнгөрч шин. Тэгээд тэнд очсон юм чинь. Доктор сонсоорой тэр тий. Тэгэхээр ч ер нь даалгаал байх юм биш том шүү. Яа. Би одоо ингээ бар марн дээр юу очаа юм уух юм аваад өгчтэй ш. Тэгэл өгтөд бол даалгаал уух юм аваад уулгалцсан тэр шин. Ер нь л ямар сони би бол бар залуучууд дагаад идэж шиг. Юу яриад байгаа маа гүмөөгөө гэдэг тэг манга хүмүүс нэг сон санагддаг шин. Тэд мэдгүй Монгол залуучууд хийж бодд юм болов гадаад залуучууд ондоо ш. Би л нэг залуутай уулздаг гэсэн тэрдээ уулзахаар ингээд нэг юм мөнгө өгөхгүй ингээд нэг юм хулганаад идэх гарууд байдаг штэ. Нэг юм ингээд нэг яг ингээд хоол мал захиалгал ингээд очиж үүд мөдөнд нь одоо нөгөө захиалгал очингууд ингээд нэг юм төрөвч удаан ухдаг ч юм уу ингээл нэг юм сонин зан гаргаж магаал байдаг штэ. Тэгэл эсвэл ингээл өөрийнхөө төлцөн жах шиг ингээл зөөгч мөчрөнгүүд ингээл нэг юм. Тэгэхгүй тэр залуудаа би нэлээ одоо олцсон. Ер нь бол амар дайггүй залуу. Нөгөө яриа хөрөмөрөө. Гэтэ яг юм тооцоог болохоор дандаа тийч жоохон сонин зан гаргадаг. Тэр би сүултээ тэрэнд нөгөө нэг уулзах болгохтой хэлсэн чи амин нарийн гэдгсэн чинь яагаад ингээд тэг хоёр ингээд адилхан ингээд чи ингээд тэгш хэрэгтэй мэрхтэй ингээд түлэх стомстой хоёлаа ингээд хувааж төлн мөлн хоёлаа үерхийг байгаа юм чаа. Ингээд надад их тэгж хэлсэн байхгүй юу? Герман залуусан. Тэгээ би болохоор ингээд мэдгүй надад ер нь бол амар чи юм нарийн санагдсан. Тэгээ ерөөс тэр зан чин таалагдаагүй. Хаяатаа ингээд би эмэгтэй юм болохоор ингээд юм гоё мэдрэмж авмаар юм болцоонд өригдэж үзмээр байна. Одоо нэг болцож биш. Өригдэж ингэж үзмээрсэн тийм байгаагүй. Тийм болохоор хоёлоо үерхэд ч тийм яах үерхэх юм бол чи ингэ нарийсараа таарах юм байна. Тийм болохоор тийм яахаа гэ би тэгээ шууд тэгээ хэлээ салжсэн. Нэг юм би тэр тал дээр бол ингэж залуугийн юу бах вандаах. Би гадаад Монголтой гэж бодох зүгээр ихтэй хүн зүгээр хэрвээ 100% төлж чадахгүй гэвэл хуваан гэх юм бол заавал үнэтэй газар орох шаардлага байхгүй шүү дээ. Одоо чинь нэг хоолны одоо $100 үрхээр газар орох юм бол ороод хувааж яснаас чи $100 $100-тай таарсан газар орсон дээр ихгүй юу? Ер нь бол тэгвэл асуудал байхгүй шүү дээ. Байна. За ер нь л эргэтэй л төлөх юм байна тий. За би нэг юм фан юм ярьж байгаа. Би зөвхөн хүнээс сонсч байсан. Миний таньдаг хүмүүс биш. За. Нэг охин нэг залуутай танилцаад тэгээ нөгөө залуу нь юунд орохгүй юу? Хойлоо болцсон гарч хоол идэе гэсэн. Тэгээ нөгөө охин чинь яхтай нөгөө хүнтэй болцох ч юм чинь тэгээ мейкап хийгээл амар гоё те хувц муцтай dress up хийгээл те. Тэгээд гараад ирсэн нөгөө залуу нь машинтаа гадаа үлээжсэн гэсэн. Хоёлаа хаана орох уу гэж асуусан юм л нэг залуугаас тэгсэн чи энэ нэг ойрхон амар гоё хоолны газар байгаа. Тийш орчих гэдгсэн гинэ. Тэгээ ямар хоолны газар юм аа гэд орсон чинь Yoshinoy гэдэг нөгөө Япон фаст фуд гэдэг нь штэ. Тэ. Тэг чин зүгээр л бор Макдоналдс шиг л газар байхгүй. Тэгсэн чи тийм газар л дагуулад орсон гэсэн. Ер нь бол тэр фаны л байна л да хүний дейтэнд оронгуудаа тийм газар нэгдүгээр доо авч орно гэдэг чинь жоохон тиймэрхүү. Гэхдээ тэр хүн өөрийнхөө бажтыг мэдсэн байгаа байхгүй тий.
За би уусаа нөхөнд би $100 хоол авч ирч чадахгүй. Гэхдээ яг хөө би хоол дэлчилгэсэн л байгаа хөөх тий. Гэхдээ юу сони үлийн юм хоол идүүч ч шиг үлбэр цааж байгаа маа. Хараа хөөш энийг сонгож хэрглэж байгаа өгөн тасгаа уучраад хоол идүүлчи дагуулад явж исэн чинь гэдэг ч юм уу тийм яг нэг юм би төвтэй байгаад яриад анзаарч байна. Эрэгтэй хүнд хараа тийм эго байдаг байхгүй. Яа. Надад л байхгүй. Бид нар ч гэсэн эготой шүү дээ. Юусэн ч үгүй. Гөө эмэгтэй хүн бид нар дагаад яваад байгаадаа бас биш шүү дээ. Би түрүүн хэлсэн шүү дээ. Би өөрийнхөө эгог тижээх гэж ерөөсөө тийм юм гэдэг. Түнс бол заавал чи ямар сонин залуу яа одоо. Чи тэгэхээр нэг болоод үзэх юм уу найзаа? Гэтэ одоо бид хоёрыг муулна. Энэ хоёроо од өөрийнхөө санааг хэлж ачаа. Ятрагатай хоёр дуусна. Хүний санааг өөрчлөхгүй. Бүр санаагаа толгойд байдаг гэж үгээд. Гэхдээ эхний дэйт бол эрэгтэй хүний угаар л явна гэдэгт бол би бол 100% итгэлтэй байдаг. Тэрэнд бол нөр хүн юу гэж хэлээд чи амар муухай залуу бай. Чи дагуулж яваад хоол өгдөхтэй тийм. Чи ямар амтан дагуулж явж байгаа гэж хэлсэн ч гэсэн ямар ч тохиолдолд эрэгтэй хүний бодсноор л ихний дэйт явдаг болоо гэж бодож байна. Сони гэсэн одтой эрдэлтэй нэлээд энэ юм дээр бол арай жоохон өөр юм ба штэ. За ер нь бол од бол намайг бодвол арай илүү их төлдөг бах. Гэхдээ битс бас нэлээд одоо гайгүй төлчдөг. Гэхдээ шалтгаан нь өөр юм. Эвэлийн шалтгаан юу вэ? Гэхдээ од ч одоо эго гэж байгаа штэ тий. Аха. Тийм. Миний хувьд болохоор яг эго гэж би ерөөсө боддгоо байхгүй одоо төлөхдөө. Зүгээр л одоо team culture болохоор угаасаа төлчдөг. Тэгээд би өөрөө бол ерөөсө нөгөө хүнийхээ өмнөөс бол төлөх надад асуудал байдаггүй. Гэхдээ би ингэж өөр хүний өмнөөс төлөхлөөр надад одоо тэгж одоо эгогоо өөрийнхөө шаардлагаа тэгж хангаж ярьсан тийм мэдрэмж ерөөсө төрдөггүй байхгүй юу? Одоо би жишээлбэл эмэгтэй хүнд одоо ингээл динер минерт яваад тэгээд амар үнэтэй хоолыг даалаа гэж бодъё те. Тэгээд даахад бол би одоо ингээл одоо тэр дааж байгаа төлж чадчих юм эсвэл одоо өөрийгөө гээд илүү их эрэгтэй хүний тийм мэдрэмжтэй гэсэн ерөөсөө тийм одоо мэдрэмж ерөөсөө төрдөггүй. Тийм болоод ч илүү одоо 50-50 хуваахад илүү амар байдаг юм болов. Тийм яг л надад бол нөгөө хүн ингээл хуваагаа төлчихөд бол ер нь ямар ч асуудал байдаггүй те ихэнхдээ. Би тэгээд яг жинхнээсээ би ингээд одоо яг нөгөө хүнийгээ даагаад юм эсвэл одоо ямар нэг special одоо occasion болол ямар нэгэн байдлаар одоо төлмөр санагдах юм бол би зүгээр л нэг бол нууцаар төлчдөг эсвэл зүгээр л зөөгч рүүгээ карта бараг шиддэг юм уу та. Тэгээ өгөөд явуулчихдаг байхгүй юу. Тийм тэгэхээр нөгөө үнтэй бол хэрвээ би яг даамар санагдах юм бол тэгэж хоорондоо ерөөсөө ярьдаггүй зүгээр л даачдаг. Тэгтээ нөгөөх нь одоо ингээд ямар нэгэн байдлаар хуваая гэдээ надад асуудал байхгүй бол би ямар ч проблемгүй хуваачдаг. Тийм санагддаг шүү дээ. Хуваасны дараа ямар мэдрэмж төрхөө ингээд за яана энэ эмэгтэйд одоо ингээд би одоо жишээлбэл эр хүн гэдгийг харуулж чадсангүй шүү дээ гэдэг юм уу юу гэдэг тийм мэдрэмж төрдөг үгүй юу эсвэл ингээл нүггүй за яад ингээл зүгээр окей гэж хөө. Гэхдээ угаасаа ямар мөнгөтэй болоод би өөр хүнээс илүү их эр хүн байгаа биш. Тэгтээ би одоо жишээлбэл одоо ингээд нөгөө хүн маань төлчлөөд дааж чадсангүй тий яана би одоо илүү одоо дотмог эр хүн гэсэн тийм сэтгэл төрдгөө. Би угаасаа тэгж өөртөө тэгж тэгэхээр одоо нөхцөл байдал гаргадаг гэх юм одоо угаасаа би тэгэл хамгийн илүү их төлдөг шүү дээ дунджаар. Яг надад тийг санагддаг. Тэгэхээр бол яг магадгүй те би одоо эмэгтэй хүнээс илүү бага төлдөг байсан бол надад тиймэрхүү мэдрэмж төрж магадгүй. Би болохоор өөрөө бол ер нь бол дунджаар илүү их төлдөг. Тэгэхэд ер нь бол би яг тиймэрхүү юм дээр жоохон гар султай байхгүй юу? Тэгээ за хамаагүй юм яадгийн ингээл одоо ч нэг төлбөр мөлбөр хувааж явахлаар ингээ зүгээр нэг карта шидчихдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм юм байхгүй одоо жишээл найзуудтайгаа аруулаа хоол идэл тэгэл би ганц пив уусан байсан ч гэсэн бүгдээрээ 40 төлийг өнгөтл заа миний карт гээл хайчдаг тиймэрхүү юм байхгүй тэгээд мөнгөн дээр яг тийм нарийн юм дээр нэг санаа зовдгоо. Тэгэхээр ер нь бол би дааж явахдаа өөрөө санаа зовхгүй тэгвэл даагаад байгаа явцдаг. Тэгэл тэрэн дээр нэмж хэлэхэд нөгөө хүн маань бас ингээд 50-50-аар төлөөч юм эсвэл даамаа гэхэд бас тэрэн дээр би өөрөө санаа зовдгоо байхгүй. Ер нь мөнгөний тийм асуудал дээр би өөрөө санаа зовдөггүй. Тийм тэгээд ямар ч тийм эго гэсэн юм ер нь байдгүй юм шиг санагддаг шүү. Магадгүй байдаг байж магадгүй тэрийгээ тэгээд өөрөө мэдэхгүй байж магадгүй л дээ. Гэтэ ер нь бол тийм санаа зовдөггүй шүү дээ. Тийм тэгээд надад бол яг хувьд бол нөгөө хүн нь өөрөө төлөх тийм сэтгэлтэй байх нь таалагддаг гэхдээ. Тийм. Тэгэхгүй ингээд дандаа даалгаад байдаг тийм одоо цаанаасаа ингээд даалгаас сурцсан тийм одоо зантай хүн байх юм бол мэдэхгүй нэг л
дараа нь үргэлж явах юм бол асуудал гарах байх гэж би боддог тий. Одоо тийм юм дээр тийм зантай одоо ингээд өөр хүнээр даалгаад ах зантай байгаа юм бол цаана өөр ямар зантай байж магадгүй гэсэн тийм одоо асуудал гарч магадгүй. Охин бол дандаа тийм биш. Гэхдээ тийм магадлал өндөртэй байж магадгүй гэж санаа зовх байх гэж бодож байна. Ариуна түрүү юу гэж хэлчихсэн бэ? Түрүү миний хэлчихсэн юм чи бараг хэлчлээ. Би нөө юу гэж хэлчихсэн. Хэрэг үнэхээр зүгээр л даамаар байдаг бол тэр биэл тэр хоёрын өмнө ирэхээс өмнө очиод түлчдэг тий. Одоо нөө айл талаа эвгүй байдалд оруулахгүйгээр зүгээр үнэхээр л даана гэж шийдсэн байгаа бодвол нэг эвтэйхэ очиод нэг айтайхан түлчдэг тийм л байх хэрэгтэй болов гэж бодсон. Тэрнээс биш яг хоёулынхаа нүдэн дээр зөөгч биел авчирлаа. Тэгэл ер нь яг асуудал эхэлж байгаа сте. Хин төлөв үү яах вэ гэдэг ч юм уу. Тэрнээс өмнө асуудлыг шийдчихдэг байхын зүгээр юм байна гэж бодсон. Дээрэс нэмээ би таагаар бас нэг асуулт асуух гэсэн баггүй юу. Улаанмаалын хөтлөгч лодоо ах ба штэ. Тий, лодоо ах гэдэг та нар яагаад гэдгийг бас хөлөлгөрөө сонсч болно. Тий. Та нарынхаар бол одоо заяа ингэсэн байхгүй юу. Эмэгтэй хүмүүс одоо ер нь ингээд болзоонд явж байгаа тохиолдолд эрэгтэйнтэй ах хэвээр. Яагаад вэ гэхээр эмэгтэй хүн тэр болзоонд өөрийгөө бэлтэж дээ. Тэр юунд мөнгө одоо яг зарцуулж гин нүрээ бодож юу гэдэг одоо тэр залууд гоё харагдахын тулд ч юм эсвэл ингээд яг тэр оройд зориулж өөрийнхөө цагийг зарцуулаад биеийг зарцуулаад энерги зарцуулаад ингээд амар гоё болоод яг гарч ирж байгаа тохиолдолд тэр эмэгтэй бол угаасаа юм төлөх ёсгүй гэсэн нэг тийм юм хэлжсэн байхгүй юу. Энэ дээр таагуур яг ямар байр суурьтай байна вэ? Наадахтай ч юм уу 100% нэг санал нэгдэж байна. Надад бол тийг санагдаж байна. Ер нь ерөөсөө л за боли дахиад ярьчвал дахиад буурах гэдэг. Гэтэ миний толгойд ерөөсөө энэ хүнээр би энэ хүнтэй би хуугаад билээ төлчих шүү гэж ерөөсөө орохгүй болохоор наад чи ерөөсөө тийм асуудал бол биш байгаа юм л да. Юу вэ? Дахиад хэлдэ сая нөхцөл байдлаа. Тэр хүн нэг нь чамтай уулзах гэж чиний өрсөн болзоонд эсвэл тоор уулзахаар тохирсон болзоонд цагаа мөнгөө тий одоо өөрийнхөө сэтгэл зүгээ ч юм уу бүх юма зарцуулаад амар гоё нүүр бодолтой айгүй гоё хувцалцсан ингээд яг бэлэн болоод гарч ирж байгаа тохиолдолд бол тэр эмэгтэй одоо мөнгө төлөх ёсгүй. Би өрсөн юм уу тий? Тий. Хин өрсөн хамаахгүй. Ер нь бол чамтай болцох гээд амар үнэтэй хувцсан өмсөө те гоё мейкап тавиад үсээ янзлуулаад тэр чинь бүгдээр мөнгө штэ ер нь бол гоё за болцоо те. Тийм. Болцоо те ихний болцоо юу? Харин тийм. Ер нь зүгээр тоор болцохоо тохирсон. Йоо тэр минь ямар байна те. Тийм. Тэгээд бас бэлтгэдэг штэ ихний болцоо ихний 1 2 3 дахь болцоо бараг л би төлөх бах. Тэгээд ер нь одоо харьцаатай болоод эхлэнгүүт тэгэл тэр хувааж мууч энэ тэр ярих бах та. Гэхдээ угаасаа тэгэл гоё л яагаад ирж байгаа юм бол бас төлнө штэ. Би амар эсрэг байр суурьтай байна. Наадах чи яг нөгөө яг эрэгтэй хүний үүднээс л харж байгаа болохоос ширөөс эмэгтэй хүний үүднээс хараагүй юм шиг санагдаж байна. Одоо хэрэв би үнэхээр л өөрийгөө гойсон бол би дурандаа явж байгаа байхгүй юу? Ер нь бол би дуртай байгаа байхгүй тэр хүнтэй болзоонд явах гэж дуртай байгаад өөртөө гоё харагдахын тулд өөрөө тийм болзоонд ингэж өөрийгөө гойж байгаа учраас нэг юм би ингэж гойсон учраас энэ залуу болзооны мөнгө төлөх ёстой гэсэн ерөөсөө биш. Би өөрөө тэрэнд явах дуртай байгаа учраас ягаад би өөрөө ч гэсэн төлж болохгүй гэж. Ер нь бол тэр залуу ч гэсэн муухай царилж ирэхгүй нь ойлгомжтой ш. Тэр залуу ч гэсэн төлөв цаг ч гэсэн зогссон байхыг үгүйсэхгүй байх гэж бодож байна. Тийм болохоор надад нэг тийм одоо би гоё болоод би ингэж гоё хувцалсан юм чи энэ залуу төлөх ёстой гэсэн надад бол тийм юм. Ерөөсөө таалагдахгүй нэг талаар. Яг гэрэгтэй хүний харж байгаа зүйл. Энэ сэдвүүтээ миний бодож ирсэнээс амар юм юутай өрнөж байна. Мэтгэлцэн болж өрнөж байна бид дөрвийн хувьд. Санал нийлэхгүй. Тий, айгуу санал нийлэхгүй яг юм дөрөв өөр үнс гарч яриад байгаа шүү дээ, тий. Өнгөрсөн 7 хоногийн эпизод дээр чи хэдүүлээ яг санал нийлэл явцсан шүү дээ. Энэ удаа болохоор нийлэхгүй байгаа тань. Надад бас нэг асуулт байна. Эсвэл сая өмнөхдөр та хэд нэмж ярихаар юм байсан уу? Үгүй чи өөрөө хариулах шүү. Тэнд би хариулахгүй яа. Ихсүү яа. Өөрөө асуусан юм ч юм. Бол тийм баг. За. Ер нь бол 50-50% гэж би боддог яг тэр асуудал дээр. Ер нь бол огт оргүй зүйл бол биш. За ёо нэг талаас. Нөгөө талаас болохоор зэрэг бас жоохоо стайг хэлж байгаа ч гэсэн зөв. Нөгөө хүн чинь ч гэсэн цагаа гаргаад гой болоод ирж байгаа юм чинь. Тэгэхээр зэрэг ер нь нөхцөл байдлыг мэдрэх л амар чухал бах. Гэж бодож байна. За, миний дараагийн асуулт заяа. Надад бас юу амар чухал санагддаг. Одоо тип хэрэг өгч байгаа ч юм уу те. Одоо нэг юм байдаг штэ нэг юм
дүнгэн данган яг нөгөө гарсан тооцоог нь мэ гэдэг ингээд нэг центмент ч илүү гарахгүйгээр пак гэх ингээд нэг юм өгч байгаа ч юм уу тий. Эсвэл өнөхөр гой сервис үзүүлэлээ баярлаа гэдэг нэг ингээд тип өгөөд гарч байгаа хоёрын хооронд бас аяг тийм зөрүү байгаад тах санагддаг байхгүй юу. Та нар болзоон дааж маахтаа ч юм уу. За одоо нөгөө хүнийхээ ингээд иж ус юм дааж байгаа тохиолдол ч юу. За өөрийнхөө биш. Тэгж байгаа тохиолдолд ер нь тип хэрэг өгдөг вэ? Хэд өгвөл зохимжтой юм бэ? Мэдээж Америкийн ялгаа, Европын ялгаа өөр бах. Гэхдээ бас хүн гэдэг талаасаа ямар юу гэж бодолтой гэдэг нь сонсъё. Энд бол угаасаа тип чинь гарын мөнгө шүү дээ тий. Энд бол угаасаа ингэ тийм дөө би бол ингэ тийм. Зүгээр энэ ч гэсэн угаасаа баг бичигдээгүй хуульч гэдэг юм Америкт. Ер нь 15-аас 20% бол заавал гэдэг. Тэр зүгээр цааталт нь юу вэ гэхээр зүгээр жоохон эдийн засгийн мэдийн засгийн юм багхгүй юу. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө одоо нөгөө сервис хийж байгаа хүмүүс чинь ялангуяа тип авдаг шүү дээ. Одоо зөөгчтэй. Тэр хүмүүс чинь ерөөсө хамгийн бага цагийн цалингаар ажилладаг. Тэгээд ардталт нөгөө янз бүрийн нөгөө эрүүл мэндийн даатгал маатгал ч юм уу нөгөө нийгмийн тим ямар ч юм бенефит байхгүй ажилладаг учраас нөгөө соёл нь тэгээд хөгжсөн багхгүй. Тэгээд ямар ч тохиолдолд чи болзоонд явж гин үү эсвэл болзоонд яваагүй нөө яагаагүй нөө хамаагүй тэгэл 15-аас 20%. Би зүгээр амар жоохон сэтгэл дундуур байсан үедээ бүр ингээд дургу өссөн үед бол ядаж 10. Жоохон юм байна да. Гэхдээ ахтай гэсэн үедээ 15 тэгээ сэтгэл хангалуун байгаа. Тэгээ ер нь л 20% зурдیں۔ Бүр юу өгөхгүй ингэж бол огт байхгүй мэн тий. Өгөхгүй гэж бол байхгүй. Би нэг удаа тэгсэн. Тэр бол бүр дургу бүр амар хүрсэн нэг солонгос залуу. Би нөгөө Kobe Bryant-ийн хамгийн сүүлийн тоглолт болж байгаа байхгүй. Би Steps дээр очиж үзэж чадаагүй хүмүүс надад тик толдоогүй. Тэгээ нэг баарнд очиж үзсэн байхгүй. Тэгээ тэгсэн чинь яг би ойлгочлаа л да нөгөө яг нөгөө талд нь амар чухал тоглолт явуулсан байхгүй. Warriors юутэйч тоглож байлаа. Тэр яг нөгөө season-ийн хамгийн сүүлийн тоглолт. Тэгээ би нөгөө Kobe-гийн сүүлийн тоглолтыг очиод үзэх гээд би очицсан. Тэгсэн чинь ерөөсөө тавьж өгдөггүй миний уртал би энэ зургатан дээр тавьчих гэсэн чи үгүй нөгөөтгийг гаргана гэж болдгоо. Тэгээ би хэрүүл хийж ягаад би яг тэр зургатан дээр яг тэгж Kobe-гийн сүүлийн тоглолтыг үзчихэд тэгээ явсан баггүй. Би тэгээ гарахтаа би үнэхээр дургу өрсөн ба би тэр залууд амар дургу өрсөн болоо. Тэр бол зүгээр л тэр баарнд угаасаа яг тэр тоглолтыг үзэх гээд нөгөө Warriors-ын тоглолтыг үзэх гээд очсон хүмүүс байхгүйсэн баггүй. Дандаа Kobe-гийн тоглолтыг үзэх гээд очсон. Тэгсэн чинь ингээд бүр ингээд надтай ингээд зөрөө хэрэлдээдсэн болохоор би нэг ч удаа би ерөөсөө тип гарсан. Тэгээд өөөсөө тэр газар руу дахиж ороогүй. Яг нэг амьдралдаа би нэг удаа л тэгсэн. Түүнээс бол яг зүгээр энд нөгөө би ч гэсэн өөрөө сервисийн ажил хийж үдчихсэн хүн. Нөгөө тип яг миний цалинд миний амьдралын нөгөө өртгөнд ямар их нөгөө нөлөөлдөг гэдгийг мэддэг болохоор бид нар болзоонд байна уу эсвэл зүгээр гарч ийн хамаа байхгүй. Ер нь 15-аас 20% гэж заавал өгтий. За тэгвэл ярих юм Иесусийн болон хийгээгүй бодсон байна. Сонсогч нараа Иесусийн болон таалагддаг бол subscribe дарахаа бити мартаарай. Notification bell бас дарахаа бити мартаарай. Тэгэхээр тип хаанаас ягаад Америкт ийм их өндөр тип өгд юм гэсэн чинь 1920-30 онд юу яг нэг prohibition энэ бол арх маркийн тэр хоригдж эхэлсэн шүү дээ. Яг тэр үеэр рестораны зөөгчнөр хүмүүстэй ингээд үйлчлэгээ болчдөг гинэ. Одоо үйлчлэгээ үзүүлдэггүй. Тэгээд үйлчлэгээ авахын тулд хүмүүс би ч юм нэг хэдэн $1 өгчөө. Чидэд надаа хоол мол энэ төр үйлчлээд нэг гоё ингээд юм мэт аваа. Тэр арх марктай холбоотой байж магадгүй. Арх авчир гэдэг ч үлээдээ тэрийг санахгүй. Гэхдээ зөвөр ерөөсөө үйлчлэгээ үзүүлдэг байсан. Тэгээд үйлчлэгээ авахын тулд зөвөр мөнгө өгдөг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээсээ цаашаа нөхцөл байдал нь гайгүй болоод depression гайгүй болоод тэгээд ихсэн чинь типдэг систем нь үлдсэн. Гэхдээ анх гарч ирэхдээ бол ерөөсөө ямар ч үйлчлэгээ үзүүлдэггүй байсан. Тэгээд тэхийн тулд хүмүүс ингээд жоохон гарын мөнгө төр өгчтэй үйлчлэгээ авдаг байсан гэж тэгж гарч ирсэн байдаг юм байлээ. Типний юу. Түүхэнд бол тэгээд би бол ер нь бол 20% үлдээдэг. Тэгээд яг сервис нь таалагддаг байх юм бол 10-аас 15% үлдээдэг. Яг нь автоматар бол 20%. Тэгээд таалагдсан байх юм бол 20-оос дэше өгдөгөө. Хамгийн дээдл нь би хүнд юу лээ хамгийн дээдл нь би 45% үлдээжсэн баг тийм. Оо за хэдэн долларын юу гарсан? 100 хэд ч үлдээ. Тэгээд нийтдээ би 160 ч үлдээ төлжсэн. Үйлчлэг нь үнэхээр сайн санагдаад. Тэгээд
үлдээсэн байгаа. Тэгээд бол нэг сонирхолтой юм би хаанч хэлээд уншижсэн тэр юу гэж ярьсан бэ гэхээр юу гэж байгаа хүн зөөгчтэйгээ яаж харьцаж байна. Тэр бол яг тэр хүний мөн чанар гэж тайлбарсан байсан. Тэгэхээр бол тантай одоо хүн болцоонд явж байгаа бол одоо таалагдахын тулд хүн чинь янз янзын зан чанар гаргана шүү дээ. Гэхдээ өөрт нь ямар ч ашиг нэмэр болж чадахгүй хүнтэй яаж харьцаж байгаагаас яг жинхэнэ зан чанар нь гардаг. Тэр нь бол хэм бэ гэхээр зөөгчүүд гэж байгаа ресторанд. Тэгэхээр зөөгчтэй чинь бүдүүлэг зан гаргаж муухай харьцаж байгаа бол тэр хүн бол яг гэртээ бол бас бүдүүлэг муухай зантай байж магадгүй гэсэн тийм юу уншижсэн. Тэгэхээр бас зөөгчтэй хүмүүс яаж харьцаж байгааг анзаарч харж байгаарэ. Яа наач тийм юм биш тий. Наад ч яста бодож байгаа. Тийм бас өөрт чи ямар ч ашиггүй хүнтэй хүн яаж харьцаж чинь тэр бол яг жинхэнэ зан чанар гэж байгаа байхгүй. Ямар нэг юм олж долоохор хүн байх юм бол хүн дандаа долгинд зан ямар нэгэн байдлаар зан гаргадаг гэж байгаа байхгүй. Сонирхолтой. Юу зөөгчтэй чинь олж долоо шүү дээ. Муухай харьцуул тэгээд чиний хоолнд чи яах юм бэлээ мэдэхгүй шүү дээ. Тийм бэлээ хүн болгон тийм. Гэхдээ яг зүгээр одоо доод хязгаарын харьцалт тэгээд ингээд чин сэтгэлээсээ тийм nice харьцалтын ялгаа байдаг юм шүү. Зарим хүмүүс чи хоолмол захирахтаа ингээд баярлаа инкүү тэхүү за ингээд хий гэсэн. Зарим хүмүүс чи өөш буу зав өдр гэл нэг тийм арай нэг өөр идэг штэ. Зөөдгөө яг ингээд бүр ингээд доромжлохгүй гэхдээ хүндлэхгүй байгаа. Тийм зан чанар харагддаг байхгүй. Гэхдээ яг зөөгчийн хүртэл одоо ингээд хүндэлж харьцаж байгаа хүмүүс бол бас тэгэл хүн болгоныг л одоо хүндэлж харьцаж чаддаг хүмүүс гэж би ойлгоод байгаа шүү дээ. Энэ нэг юм ялгаад шүү дээ. Монголд бол бид ингээд зөөгчөө зөөдгөө мөдгөө гэд хамаагүй яриад нөгөө хэд нь ингээд угаасаа дуудуулаа сурцсан. Дуудахгүй л ирдгүү. Монголд бол тэгээд идэв шүү дээ. Энд болохоор дуудчихгоот бүр амар уурлааддаг. Угаасаа очиж шүү дээ чам дээр те байж л та. Чи энэ нэрстэй ганцаараа биш шүү дээ гэдэг. Юу те. Гэтэ тэргүй угаасаа зөөгч нь ирдэг хөөх те. Тэгээ тэрийг л хүлээхгүй болохгүй. Түүнээс тэр дондор өөй гэд дуудчихаар амар муу болчтой. Монголд бол яг эсэргээрээ дуудахгүй бол ирэхгүй. Ерөөсөө хизээч яаж ин зүгээр ус нэмүүлэх үү эсвэл юу яах вэ? Нэмж юм захиалах уу махиалах уу гэж юусэн асуухгүй. Нэг захиалга аваад хоолыг авчирж өглөө уух юм авчирж өглөө. Тэгээ тэр голд бол заавал нэг зөөгчөө ч юм уу зөөдгөө ч юм уу гэж дуутахаас өөр арга байхгүй болчтой. Хоох мохохоос өөр аргагүй юу? Тийм. Энд бол ер нь бол тэгж дуудулж ярихад бол хүмүүс дургуцдаг. Гэхдээ нэг ресторанных нь одоо ингээл нэг юу илүү өндөр зэндааны ресторан болоо явахлаарэ тиймэрхүү асуудал гардаггүй байх. Гэхдээ ер нь бол яг ингээд дундаж байдаг ресторанд бол ер нь зөөгч мөгч ингээл далалж ярьж дуудах, осгоол ингээд хуруугаа одоо яадаг штэ. Юу ч юу гэдүүлээ. Мэдгүй энийг юу гэдэг. Тийм. Хуруугийн дургах чад юу гэдэг юм бэ? Тэгж ярьж дуудаж ярих юм бол тэгэл бас дургуцсан штэ. Тийм амар мухаа бүдүүлэлт ноход дуудаж байгаа штэ. Тийм. Яг тийм ноход дуудаж юм шиг. Тэгэхээр тиймэрхүү зан чанар байдаг. За Европын ресторанууд ямар байдгийг тип нь яадгийн танда тип байдаг юм Европт. Ер нь бол бичигдээгүй хууль нь 10% өгнө гэж байдаг. Гэтэ мэдээж гайгүй газар тийм бичигдээгүй хууль нь. Тэрнээс ер нь бол нэг амар бүр ёстой гэсэн бол зүйл бол биш. Тэгээд одоо би жишээлбэл нэг 37 евроны юм авсан байвал 40 еврогийн өгчдөг ч юм уу. Нэг юм ер нь бол дандаа нэг юм бүхэл тоо олгож өгдөг. Одоо хэд ч гэдэг 42 50 гарсан бол нэг 46 ч юм уу. Ингээл нэг юм барагцаагаар ингээл өгчдөг. Тэгээд тэрнээс биш бол нэг юм амар бүр танаа тэрэн шиг 20 15 гэсэн тийм систем бол байхгүй. Байдаг байгаа. Одоо ястаа жинхэнэ нөгөө хариултаа өөртөө үлдээ гэдэг чинь л яг яад юм биш үү? Одоо жишээ нь бүхэл болгоол яг тэгээд хариулт нь ирэхгүй л гэсэн үг. Бүхэл болгоол. Тэгээд жижигэн газар бол ерөөсөө бүр өгдөг. Одоо зүгээр нэг жижигэн инвестментийн газар бол баг цаана мөнгө өгөхгүй. Тэгэл зөвхөн аваад одоо хоол нь 10 гэсэн бол 10-аа өгөөл тэгэл болчдөг. Тэрнээс гайгүй ресторан бол заавал нэг юм бүхэлдэж өгдөг байгаа. Түрүүний нөгөө Ариунагийн асуусан асуултан дээр юу гэсэн байлаа илүү өгдөгөө багыг өгдөгөө гэдэг тэгсэн байсан. Тэгээ би болохоор яг нөгөө яг нэм дуун зэрэг илүү өгдөг. Илүү өгчих юм бол нэг худ юм шиг санагдаа. Ахаад уулзах юм чи ахаад илүү өгч угаасаа чадахгүй. Тэгээд нэг юм тийм болохоор яг байгаараа л өгсөн дээр ах нэг юм 2-3 евро нэмээд ч юм уу нэг юм би бол нэг амар их тип бас ер нь бол өгдөг байгаа. Одоо бүр амар багыг ч бол өгдөг. Яг нэг юм
Яг нэг дөрөв яваа шинчэн типэрэ. Тийм шүү дээ. Залуучин амар татганаа байвал тип бөөхгүй мөхгүй ч юм уу тийм ингээд нэг юм тэгвэл хогш тийм одоо нэг нөгөө өгөхгүй бас залуу маань ингээд татганаад байл үгүй би бол өөрөө яг өгнө гэхдээ яг нэг юм зүгээр л яг өөрийнхөө хэмжээнд угаасаа яг өгдөг шиг л өгнө. Тэгэхгүй тэгэл залуу маань татганаад юм уу эсвэл нөгөө бүр хитүү хитрхи их өгөөд байл надад нэг юм худлаа санагдаад дээ одоо ингээд 40-ийн тооцоо гарсан байлаа гэхэд нэг амар хэтрүүлээл 48 гээл өгөх юм бол надад нэг юм худлаа амьдрал дээрээ зүгээр явж байхдаа 45 гээл өгдөг гэж яах гэж нэг худлаа 48 гэж өгдөг ч юм уу нэг юм надад нэг юм таалагдах болчтой юм нэг худлаа баярах юм санагдаад. Яг юм окей л байвал окей. Одоо нэг юм 40 гарсан бол 45-ыг өгөхөд л болоо шүү дээ. Ер нь бол гэж боддог. За миний чанс залуу болчихлоо те. Тийм бүр хэтрүүлж өгдөн ш тий. Тэр нэг юм худлаа. Хэтрүүлээд өгчдөг. Тэр ч хоёул яаж амьдрах юм бэ ивэлээ. Тэгэхээр илүү их мөнгө хийхгүй. За тэгээ тэгэхгүй л болохгүй ш. Тийм наа чи бас Америк сэтгэх байгаа зү та. Манай зардал амир өндөр байна яах вэ гэсэн чи илүү их мөнгө хийцгээе. Америка. Тийм байна. За ариуна. Германч бол хэмнэ ш та. За би яагаад ингэж асуусан бэ гэхээр зэрэг яг тийм байдалд орсон байхгүй юу. Ингээд нөгөө нэг болцдог залуу малуутайгаа бит хоёр ингээд ерөөхдөө уулзч муулцаад хидэх болцоолоо та тэр нэг 3 4 дэх болцоосэн баха. Тэгэд эхний болзон дээр ингээд өөр өөртөөхөө юм даацсан. 2 дахь 3 дахь дээр нөгөө залууч нь даацсан. Тэгээд би төлөё гэдгсэн чинь яхаж даашх дээр төлчих гэдэг жисэн байхгүй. Тэгээд тэр чинь би их ирж мэрээд удааг байсан юм аа бас нэг амар одоо яг эдэр яг хэдий төлдөг мүлдгийг бол бас амар сайн мэдгүй байсан үе л дээ. Тэгээд тэгсэн чинь тэгээ бит хоёр нэг ресторан дараад хоол идээ. Тэгээд би энэ удаад би төлнө штэ гэдэг нөгөө нэг эхлээд хэлцээс ахгүй. Тэгээд нөгөө окей тэгээд нөгөө бил мэл гараал хурчрэл тэр нь хэд боллоо нэг 88 жилөө 82 жилөө нэг тийм байсан байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь би окей 100 өгцөө байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөх чи ингээд амар гиснэ чи зүгээр яа биш зүгээр юм уу гэсэн аахгүй би яасан яас зүгээр штэ гэсэн аахгүй тэгсэн чи яа тип өгч болно гэхдээ ингэж өгч болдгоо байхгүй юу гэдэг байхгүй. Тэгээд би ягаад чинь амар сервис надад амар таалагдсан болохоор гэдгсэн чинь үгүй энэ чинь Америк биш штэ гэсэн аахгүй. Тэгээд би за ер нь бол Америкт бол нилээ их одоо нэг юугаар галдартай шүү дээ угаасаа яг дипсээр амьдэрдэг. Тэнд энд чинь бол ийм биш шүү дээ. Ингээд чи тэг нөгөө нэг зөөгчнийх нь бүр ингээд нүд амын сонирн болоо заа юу. Харин тэгээдсэн бохгүй юу. Тийм шүү дээ. Бүр ингээд ёстой баярлалаа бүр хоолоо болоод ингээд чичж бичрээл тэгэл тэгснэ нөгөө нэг постынхаа машиныг үлдээж явж бавал нэг сандарч мандраалсан байхгүй юу. Тэгэл би гайхаал дараа 8 евроны тип авахаар ингээд тийм банда гэж тухайн үед ботсон ч гэсэн ер нь бол ингээд нөгөө хувьчлаад бодох юм бол бас амар 10-аас илүү юм өгсөн байгаа байхгүй тий 10-20% ч юм уу өгч мөгцсөн. Тэгээд би бодсон. За тип өгөхөд бас соёл байна. Тэр хүнд ямар ч тэгтэл төрүүлэх үү гэдэг бас тий нөгөө нэг би эдийгээр тэр сервист нь хаппи байгаад өгч байгаа ч гэсэн бас нөгөө хүн амар хай гэж бодоод өнгөрч магадгүй юм байна да гэж бодоод өнгөрсөн. Тий. Тэгээ би тайдаас цаасах. Тэгээ анх нөгөө тип өгдгөө байж байгаа тим соёлоос ирээд тип өгдөг соёл дээр ирэнгүүт хүмүүс угсаа амар сонин тим юу яа реакшн харагдчих. Би Монголоос маа нэг хоёр найз ирээд хоолнд оруулаад sorry ингэж хэлэхээ бас муухай бид нар хоолнд ороод бид нар хоол идээд sorry одоо би ингэж яасан уучлаарай. Хоолнд ороод тэгээд бил нэрээд тэгэхэд хуваагаа төлсөн байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хэд чинь нөгөө тип өгч мэдэхгүй. Тэнгүүт нь би өөр дээр нэмээд өгчихгүй юу. Одоо хувааж төлж байгаа. Гэхдээ тэр нөгөө биелнийх нь 20% члээ би нэмээд бичээд өгчихгүй юу. Тэгсэн чинь ингээ зүгээр мөнгө өгч юм уу гэж гайхаад. Энэ дээр ингэдэг байхгүй гээ. Тэгээ тайлбарласан. Тэгээ дараа нь би нөгөө ажиллаад тухайн үед чинь нөгөө Вале гэдэг нөгөө машин парклдаг ажиллаж байсан. Тэгээд дөнгөж нэг Монгол залуу надад ажилд ороод. Тэгээ тэр өдөр тэр залуу амар байнга тийм болохгүй та. Гэхдээ тэр өдөр тэр залуу амар азтай нэг арабын нэг принц жилээ ирээд нөгөө машина парклуулаад эрэхтэй $100 тип өгсөн байхгүй юу? Оо за. Тэгээд тэгсэн чинь өөд чинь бүр ингээ $100 ачаад ингээ салгалаад тийм ингээ надаа ингээ $100 зүгээр өгч юм уу гээ.
Чи ингээд сервис үзүүлээд тэгээд чиний сервис яг таалагдаж чам $100 өчсөн. Гэхдээ тэгээ 100 зүгээр өччих юм. Бэнти одоо наад чинийх гэдэг чинь. Йоо бист энэ ажилд үнэ хайртай болсон. Тэгээ нөө тип бүгж яагаад тийм соёлоос ирээд яасан юм лээ. Айгаа олон тэр реакшныг харах амар гоё байт. Гэтэ ядуумар юм бэлээ. Жуулчин хийж явж байгаа бол надад л. Харин гэхдээ та юм шиг. Нөгөө талын бодох юм бол заа энэ тараа зөөгчийн ажиллаар одоо зөв ресторанд орох юм бол одоо өндөр зэрэглэлийн ресторанд орох юм бол зөөгчийн ажиллаар хүмүүс жилийн 90-120 билүү $1000 цалинтай байдаг гэж байгаа байхгүй юу? Гэтэ тэр чинь тип аваад тахгүй. Тийм. Тэгээ тип нь орохгүй болвол одоо цагийн 15 гэдэг чинь $20-30 мянган цалинтай байна жилийн. $20,000. Тип нь ороод шууд $120,000 цалин болж байгаа гэж байгаа байхгүй юу? Вау. Окей. Хэрвээ тип гэж байхгүй, энэ систем байхгүй байсан бол биш үү те. Энэ ажил хийх хүн нэгт олдохгүй. Яа, олдохгүй. За. Тий бид дөрөв ягаад энэ тип мип яриа авчваа гэдэг юм бол яг нөө үндсэн гол сэдв рүүгээ орох юм бол хүн тий түрүүн ирээлийн хэлсэнчлэн ер нь аль зөөгчтэйгээ яаж харьцаж байгаа тип мип дээр ингээ ерөөхдөө яаж хандж байгаа энэ гэдгээс шалтгаалж бас нөгөө тэр хүний харах үнцэг бас өөрчлөгдөж болтын бэлээ гэдгийг сануулж хэлэх гэсэн. За байж энийг дуусгахаас өмнө нэг асуулт шүү дээ. Зүгээр сонин санагдаад. Ер нь бол дундаж дейт ер нь л хэдийн биел гарах уу? Одоо нэг орой хоол идээд ингээ яа гэж бодъё. Зүгээр Европт хэд гарах уу? Ямар газраас орж байгаа нэг газар ер нь бол дундаж чи нэг амар тансаглахгүй амар мяа газар орохгүй. Зүгээр дундаж нэг газар хоол идээд нэг айтайхан газар хоол идээд нэг дринк уучих. Тэгээ гарахад нэг орой хоёулаа тий. Хоёр хүний нийлээд гэсэн үг шүү дээ. Нэг биел тий. €60 гарах юм уу? Тий, дунджаар 60. Тий, €60. Яа, $60-80 болох байх та. Тий 60-80. Наад чи бас идэх үү? Тэмхүү л байх. Ер нь бол тэгэл 100 гарна 100 200 болно шүү дээ. Хаана? Энд дундаж милүү. Тий. Тэгээ нэг дринктэй ууш шүү дээ. Зөвхөн хоолохгүй шүү дээ. Ингээд. Ер нь бол орой нэг орой бол $200 гарна гэж чинь. За тийж бодож байна үгүй баха. Надад бол нэг $80-80 $60-80 бол чи нэг дринк нэг хоол нэг динерээ бол тэгэл магадгүй dessert. Яг чи appetizer, dessert, drink, coffee, muffin гэдэг тийм бүтэн full dinner идэх юм бол тэгэл 100-200 болох байх. Яг дундаж ресторан шүү дээ. Гэхдээ зүгээр нэг drink аваад тэгэл нэг идэх юм ах юм бол нэг $60-80 болох байх та. Тийм үү? За. Өөрөөсөө дундаж асуусан мэт. Тэгээ дундаж л асуусан та. Харин тийм. Тэрнээс хямдхан гэвэл хямдхан болно шүү дээ. Тийм, өөрөө болно шүү дээ. Болж болно шүү дээ. Тий. €20 болно шүү дээ. Тийм шүү дээ. 20-оор сайхан, хоёлоо сайхан им бис ороод идчихдэг шүү. Тий, бургер аваад болно шүү дээ. Менютэй бол. Ер нь бол миний сүүлийн үед яг хоол ресторан дээр ярьж байхдаа анзаараад байгаа юм ихлээр яг заавалчгүй үнэн нь бол ямар нэг орж байгаа хоолны газрын бол чанарыг бол үзүүлсэн 100% байдаг юм байлээ. Тэгээд одоо жишээлбэл яхаа өөр газрыг мэдэхгүй. Гэхдээ энд бол яг хоёр ялгааны юу гэдэг вэ гэхээр нэг нь болохоор нэг Америкт туристууд энэ төр ирж байхад бол тийм touristy company тийм ресторанууд байдаг. Тэ одоо жишээлбэл одоо тэр Olive Garden, Martin тэр яг тийм нэг алдартай реклам дээр гардаг тийм том корпорац ресторанууд байдаг. Тэд нар бол өмнө нь бол зарим нь бол Olive Garden ч үнэтэй биш л дээ. Тэр нь бол зарим нь одоо тийм корпорац ресторанууд бол илүү үнэтэй ресторанууд байдаг. Тэгээд тийм ресторанууд болохоор яг үнэндээ бол хооллын чанар нь бол таарсан санагддаг. Гэвч их олон одоо жижиг хэмжээний family owned ч юм уу тийм яг ингээд chef made энтертэй тийм ресторанууд бол яг хооллын чанар нь бол үнэндээ таарсан байдаг. Зарим газар бол би их хямдхан их гой хоол идчихсэн. Тэгэхээр бас яг тэгж хэд төлж байгаа дэр ямар төрлийн одоо чанарын хоол идж байгаа бол ер нь бол таардгүй юм байлээ гэж сурсан. Тэгээд энийг бол яаж мэдж авч байгаа гэхээр одоо Yelp-ээр эхэлсэн шүү дээ. Одоо review энэ уншдаг. Тэ би бол одоо нэг юм байдлаар бол ер нь бол хоолны газар бол үнэлгээг нь уншихгүйгээр ордгоо болцсон байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүсийн үнэлгээг нь уншчаал ямар чанартай ямар төрлийн хоол байна гэсэн байдлаар. Тэгэхээр бас яг хоолны чанар бол яг тэр $60-80 бол яг 100% дандаа таардаггүй. Гэхдээ тэр бол дундаж үн байгаа шүү гэж сануулмаар байна. За өнөөдрийн сонсогчийн асуулт Баярмаагийн асуулт тодорсон байна. Тэгээд
30 нас залуу нас уу, хөгшин нас уу? Яг хэдэн настай хүнийг залуу? Яг хэдэн настай хүнийг хөгшин гэх вэ гинэ. За 30 наснууд байна. Тэгээд сонсогч нартай хандаж хэлэхэд энэ асуулт таалагдж байгаад өнөөдрийн эпизод таалагдсан байх юм бол та нар subscribe button-ыг дахиад хийцгаарай. Тийм. Бид нар бол манай Азия подкастын дөрөв бол дөрүүлээ бүх сонсогч нартай хайртай. Гэхдээ subscribe дарсан хүмүүстээ бүр их хайртай шүү гэдгийг сануулж хэлмээр байна. Тэгээд та нар 30 нас залуу юугүй юу гэдэг комментэн дээр үлдээгээрэй. За 30 гарцсан нэхлээд хариулах юм яах юм. Тийм ээ. Хамгийн хөгшин эхлэе. Урд нь бол ингэж боддог шээ надад зүгээр 30 гараагүй бахта амар хөгшин нас юмсан сонсогддог байсан юм. 30 гарцсан гээл тэгэхээр те. Одоо бол яг 30 гарчингууд за басны хөгшин биш юм биш л юм биш те гэж бодогдоод байгаа шээ. Тэгэхээр надад бол 30 нас бол нөгөө нэгдүгээр төгшин санагдахгүй. Хоёрдугаар одоо сүүлийн үед тэгээд шүү дээ. Одоо нөгөө 50 та хүмүүс чинь амар тийм юу одоо нэг хөгшин одоо нөгөө харагдахгүй байгаа шүү дээ. Нөгөө хүмүүс чинь сүүлийн үед нөгөө хоол ундаа анхаардаг болсон, бие билдердээ анхаардаг болсон. Тэгэл 50 та хүмүүс чинь нүүдтэй шин 40 та хүмүүс энэ төр гэж ярьдаг болсон шүү дээ. Тэрнтэй адилхан би бол 30-ыг бол шин 20 та хүмүүст гэж хэлэх юм байна. Өө тийм ээ. Тэг надад бол тийм санагдтыг. Тэгээд юун одоо чинь 20 жилийн өмнөх 30 та хүн одоогийн 30 та хүн хоёрын хооронд бол амар олон зүйлийн ялгаа байгаа гэж бодож шин. Тэгээ Монголд айгүй муухай те 18-аас 35 насны залуучууд гэж ярьдаг те 35 өнгөрчүүл одоо би дараа жил ингээ 35 энийг ярьж болох юм аа 35 өнгөрчүүл шууд хөгшин хүний тоонд орох гээд штэ. Тэгэхээр тэр бол арай тийм шиг санагддаг шүү. Үннээ л хэлий. Тэг хідээс хойш хөгшин нас гэх юм. Мэдгүй ер нь бол хүний хөгшин залуу гэж заавал зааглах хэрэгтэй юм уу гэж бодод шин. Хүн өөрөө ингээд дотроо нөгөө залуу байгаад их юм бол тэгэл залуу байгаад л шин. Нөгөө хүмүүс чи одоо нэг 50 гарчаал болооч те эсвэл 40 гарчаал болооч те гэж ярих чинь бас утгагүй юм шүү те. 50 та хүн ямар баймаар 40 та хүн ямар баймаар 30 та хүн ямар баймаар тэр үнээс л асуудал ч те. Тэгээ одоо жишээ нь юу гэдэг чи хөгшөрчөөд наад баарн дотор юу гэдэг юм чинь шал утгагүй сте. Клуб дотор ч юм уу. Хүн өөрөө дотроо тэгээ би залуу байна би ингэж enjoy юмэр гэх юм бол хамаагүй шин. Тэгээд ажил дээр ч гэсэн хамаагүй те тэрнээс дээш хүн тэрнээс доош хүн аавна. Тэр хүртэлх насны хүн аавна гэдэг чинь бас жоохон юу юм шиг санагдтыг. Бүр амар physically заавал хүч одоо нөгөө залуу хүний нөгөө те булчин шүрмэс нөгөө physically чардсан юм байхгүй л шууд ягаад онгоцны үйлчлэгчээр 50 та хүн байж болохгүй гэж 60 та хүн байж болохгүй гэж. Тэш. Надад бол тэгж санагдтыг. Зам одоо хамгийн багасаа. Тэр би тэ. Лол. 30 нас ер нь яг зүгээр би одоо санал нийлж байна. Тэгээд дээрэс нэмж хэлэхэд бол нөгөө нэг хүн хүний бие авч явж байгаа байдлаас шүү дээ ер нь. Тэгээд 30-тай мөртлөө 40-тэй сэтгэдэг ч юм уу тийм хүн байна. Тэгээ нөгөө яг энэ хүн энэ хорвоо дээр хэдэн жил амьдарсан гэдгээсээ илүүтэйгээр магадгүй яаж сэтгэж байгаа гэдгээсээ л илүү их нөлөөлөх байх гэж бодож байна. Залуу сэтгэлгээтэй хүн эсвэл 20-тай мөртлөө аль хэдийн нэг тийм бүр нэг амьдрал утсан ч юм уу тий ярьж байгаа нь өөр болсон. Тийм хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүсийг бас ер нь залуу гэж хэлэхэд бас тохиромжтой биш. Амар нэг юм шоудж мавдат ч юм уу те ингээд залуу насны гал төлөө би мэдэрмээр байна. Арслангийн аам хаана би гараа хиймээрээ гэсэн явж болж байгаа бол тийм биш хүмүүс байдаг шүү дээ. Тийм болохоор зэрэг тэгээд ер нь бол сэтгүүгээс л аягүй шалтгаалх бах тэр залуу гэж хэлэхээс. За ивэл. За би ариун нэг ярьжсаныг үргэлжлүүлж ярья. За. Тэр юу гэхээр миний хувьд бол яг англиар тийм үг өгдөхгүй. It's not the years in your life that matters, it's the life in your years гэж байдаг. Тэр нь юу гэхээр одоо амьдралдаа хэдэн жил амьдрснаас илүү тэр амьдрсан жилүүддээ хэр их амьдрсан чинь чухлаа гэсэн одоо тийм одоо орчуулж хэлвэл тэгэхээр одоо юу гэдгийг яг ингээд бага наснаасаа илүү ямар төрлийн амьдралыг амьдрсан хэр их туршлага суусан тий нас нь хэр их агсан байна энэ гэдэг чухал байгаа. Дээрэс нь болохоор яг хүний биеийн нас бол өөрийнхөө бие хэр их арчилж байгаагаас бас шалтгаалдаг баг. Тэгээ өөрийнхөө бас дотоод сэтгэлгээнээс. Тэгээ зарим хүмүүс чинь тэгэл
нэг Монгол Убаандрын битэй болцсон байдаг ч залуугаасаа. Тэгэл нэг тийм тэр нь ямар бие гэц үзээ суугаад ингээд нам суугаад нэг тийм ахнар болцсон. тэр нь миний бие юм уу Зарим хүмүүс нь тэгэл доотлоо юм аа нэг тийм байдаг шүү дээ. Тэр хүн бол яг өөрөө тэгээ тэрэндээ сэтгэл хангалуун байвал тэгээ болно шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс бол яг ингээд өөрийнхөө хүслээрээ ч юм уу эсвэл амьдралын эрхэр ч юм уу залуугаасаа ингээд нам суугаад те яг ингээд хөгшин ах гэсэн одоо сэтгхүүтэй болцсон тийм амьдралтай болцсон байдаг. Тэгэхээр тэр бол тэр. Зарим хүмүүс бол одоо тийм одоо 30 40 төр хүрсэн ч гэсэн одоо амьдралынх нь өөрийнхөө амьдарч байгаа амьдрал нь залуу те өөрийнхөө бие авч явж байгаа тэгээ өөрийнхөө бие арчилж байгаа байдал нь одоо биеийнх нь байдал нь одоо залуу хүний биетэй адилхан ч байх юм уу тиймэрхүү байдалтай байх юм бол тэгээд тэр хүн бол тэгэл залуу хүн байх бах та миний бодлоор тэгээ би ч одоо дөнгөж сая тэр хэний зургийг үзэж байхгүй та нар одоо хэнийг хараад заа Lenny Kravitz гэж нэг юу байдаг ч дуучин байдаг те Lenny Kravitz тэгээ Lenny Kravitz-ийн Instagram руу ороод зургийг харах юм бол 57-тай хүн гэж баг хэлмээргүй. Яг сахлан ингээд жоохон юу буралтцсан байгаа. Гэхдээ ингээд бие мийн хараад царай зүсийг харах юм бол 50-тай хүн гэж хэлмээргүй. Тэ нэг та нэг Black Panther-ыг санаж байна Chadwick Boseman. Тийм. Тэр Chadwick Boseman чинь 46 7-тай байсан юм билээ шүү дээ. Тийм чинь баг 50 шахаж байгаа хүн байсан юм билээ ш. Би анхаарал Chadwick Boseman-ыг бол яг нэг 30 мөч энтертэй л нөхөр байх гэж боддог байсан. Тэгэхээр тэр хүн бол яг өөрийнхөө амьдарч байгаа амьдрал өөрийнхөө take care хийж байгаа. Тэр хүн бол нэг мах иддгүү цагаан холтон байсан. Тэгээд их өөрийнхөө бие арчилж авдаг, өөрийнхөө take care хийдэг, тэгээд meditation тиймэрхүү юм хийдэг байсан юм шиг байлээ. Тэгэхээр бие арчлаад бие нь бол биеийн байдал залуу хүний биетэй адилхан, сэтгэхүйн залуу хүнтэй адилхан. Тэгэхээр одоо тэгээд насныхаа тоон өндөр боловч бус бүх юмараа тэгээд залуу хүн байх юм бол залуу гэж тооцогдох байх та. Яг хөө тэгээд амьдралын туршлага байгаа бах. Одоо тэрүүгээр л одоо тэ хөгшин хүн гэж тооцогдох болохоос яг биеийн байдлаар бол тэгж хөгшин хүн гэж хэлэх хэрэггүй байсан байгаа. Тэгэхээр яг тэрнээс шалтгааллах байх. Тэгээ та өөрөө бас яг хүн одоо сонсогчтой та гурав ч гэсэн өөрсдөө хөгшин хүн гэдэг одоо юу гэсэн үг ингэдгээс бас юу гэж ойлгож байгаас бас шалтгааллах байх. Тийм. Гэхдээ ер нь бол одоо үед цаг хугацаа улам явах тусам ер нь бол илүү хүмүүс залуу сэтгэлгээтэй л байгаад байгаа шиг санагддаг шүү дээ. Одоо би их айгүй олон үеийн хүмүүстэй тэгж ярьдаг. Тэр юу гэхээр би өөрийнхөө насаа харахаар ингээд амар хөшин юмсаа санагддаг юм мөртлөө яг ингээд өөрийнхөө байж байгааг харахаар нэг 20 эдтэй хүн шиг л амьдраад байна. Надад яг л тийм залуу хүн шиг л надад санагдаад байна гэж айгүй олон хүмүүстэй би ярьжсэн одоо үеийнхээ хүмүүстэй. Тэгээд магадгүй гадаадд амьдардаг болохоор тийм байж магадгүй. Гэхдээ ер нь бол одоо үеийн хүмүүс те 20 30 жилийн өмнөх хүмүүсээс илүү амьдрал нь залуу байдаг. Хамгийн алдартай нь Америк нэг Dust Bowl гэдээ болдог байсан шүү дээ. Болсон шүү дээ нэг амар юу гам болоод айгүйх нэг шуурга мурган тэр болсон. Тэр үед нэг тийм авсан зураг байдаг юм байл да нэг ингээд ихч хоёр хүүхдэд тэрвэрсэн. Тэгээд Dust Bowl Mother гэд гуглдэх юм бол гарч ирэх бах. Тэгээд тэр зургийг би хараад би бодсохгүй нэг 40-тэй л ихч байна да гэж бодсон чинь 30-тай хүүхэн байсан байлээ. Тэгээд зургийг харахаар айгүй их хөгшин эмхтэй хүн шиг харагдсаахгүй ингээд хүүхдэд тэрвэрсэн. Тэгээд тэр яасан гэсэн чинь нэг амьдралын стресс. Тэгээ тэр үеийн зовлонгоос болоод нэг бие нь айгүй хурдан хөшөрсөн. Одоо үеийн хүмүүс team stress ерөөсөө бараг байдаггүй те. Бидний ялангуяа одоо ингээл бид ингээд залуу хүмүүс чинь өмнөхөө ингээл Монголд ч гэсэн одоо тэгэл нэг 1990-ад он чинь нэг социалист юу унаал тэгэл Монгол чинь нэг democracy эхлээл тэгэл ер нь бол санхүүгийн байдал хэцүү байдаг байсан шүү дээ. Тэгээ тэр үед ч хүмүүс бас их стресстэй байдаг байсан учраас бие нь бол илүү хурдан хөшөрдөг байсан юм шиг санагдсан. Тэгээ одоо юмс бол стресс хамаагүй багтай хоолундаа зөв тааруулж мэддэг те унтаж амрах чухал байдгийг ойлгодог өөрийгөө take care хийж чаддаг хүмүүс байгаа учраас өөрийгөө арчилж чаддаг учраас яг биеийн хөгшрөлт нь бол илүү удаан байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь бол одоогийн байдлаар бол 30 гэдэг бол хөгшин нас биш баха. Ер нь энэ хэлсэн бүх юм бодож үзэх юм бол те магадгүй зарим хүмүүс өөрийгөө бие арчилж явдаг хүмүүс бол 40 нас ч гэсэн хөгшин биш байх. Гэхдээ ер нь одоогийн ертөнцид бол 30 гэдэг бол хөгшин нас биш гэж би тооцож байна. За. За тэр нөгөө олон ивэлтэй ярьсан олон хүнийх нь нэгэнд бий байна. Өөрийгөө 30 та мөртлөө хортой гэж боддог хүн байна. Гээ нөгөө би энэ бодлоо 10 жилийн дараа ч гэсэн яг энэ бодлороо л байх гэж боддог. Ингээд нэг юм одоо би 30 настай мөртлөө 15 та ч юм уу 20 та хүний хажууд ер нь бол би тэднэрийн хажууд бол нас явцсан хөгшин байгаа хгүй юу? Хөгшин ингэж тэд нар бол намайг харна штэ. Гэтэ би дотроо ингэж одоо зарим өдөр ч юм өдөрт бол амар олон тийм бодлоод орж ирдэг. Зарим өдөр би ингээл
Яа би хүүхдэрээ байна да. Тийм миний сэтгхүү ингээл 17-той 16-той хүүхдэх шиг л байна гэл. Заримдаа ингээл зарим нэг бодлоор чишгэр би бүр нэг юу амьдрал үзсэн 60 таталтал 80-та хүн шиг бүр бодож ин доо гэж боддог ч юм уу. Заримдаа өө хөөрхөдөө энэ муу нэг юм нэг дүнгэж нэг л залуу нас гэдгээ мэдэрхэл яваал юм болоодаа гэж болол ингээл өөрийгөө бүр янз бүрээр боддог. Заримдаа би хөшинч хүн болж үздэг, заримдаа жижигхэн хүн болж үздэг. Одоо жижигхэн гэнэ жижиг хөөгч олж үздэг. Тийм болохоор энэ нөгөө залуу нас хөгшин гэж байгаа нь миний өвчлээ миний насны тоо биш, зүгээр л би өөрөө юу гэж бодож байгаа л чухал ах гэж боддیں۔ Өөрийгөө би 30-тай мөртлөө би зүгээр л би залуу одоо 40-тэй ч гэсэн би зүгээр л залуу хүн гэж боддог бол залуу хүн. Тэр нь миний нүүрэн дээр өвчлээ байна уу, би хариунтай байна уу гэдг нь ерөөсөө намайг хөгшин гэж тодорхойлж байгаа зүйл биш. Би 40-тай байна уу, 50-тай гэж байгаа зүйл биш гэж боддөө ш. Тэгээд мэдгүй 30 жилийн дараа арай өөр юм ярьсан би одоо хөгшөрчий гэж сууж яж магадгүй хаа тэр хүртэл өөрийгөө бол залуу гэж бодноо. Биш да. Нэг юм бодчихлаа. Одоо жишээ Монгол хүний дунд наслалт хийдийн 60 70 үстэй. 70. За. Тэнгүүтээ чи 30-аас дээш насны хүнийг хөгшин гэх юм бол амьдралынхаа ихэнх хугацаанд хүн ер нь хөгшин явдаг гэх гээд байна. Тэгэхээр чи амар утгагүй байгаа үстэй. Тэгэхээр яавч 30 настай хүн бол хөгшин тооцохдохгүй гэж бодож байна. Тэр албан ёсоор бол тэр монголчуудын юу лээ залуучуудын холбоо бол юу лээ 40-оос доош л 35-аас 40-оос наснаас илүү доош нэг бол залуу хүн гэж тооцдог юм байлээ. Тэгээд 40-оос дээшээ 40-оос 50 хоорондохыг юу гэх юм? Хахимыг. Тэр тэгэхээр одоо дундаж ахмад насных л гэж явдаг юм билээ. 40-оос 35 болоо 40-оос доош ахлаар залуу хүн гэж тооцогддог хэвээрээ байдаг юм билээ. Sorry би чүрчээд ахмад гэж хэлүүлмээргүй байна. Юу вэ? Зөвхөн дундаж нас. Үгүй тийсэн ч гэсэн би 50 үрчээд ч гэсэн ингээ тий. Мэдгүй нэг юм 50 үрчээ хөгшин гэж хэлүүлмээргүй шүү дээ бас. За тэгвэл эмэгтэй хүнээсээ ингэж байдаг шүү дээ. Би нөгөө бөлөг болсон сэдвийг л яриа зөө. Эмэгтэй хүнс яана 30 гарчлаа шүү дээ хүнтэй суухгүй юм уу? Одоо хүүхд гарахгүй юм уу? Хөгшөрчлөө шүү дээ гэдэг шүү. Биологийн нас чи хөгшөрчлөө. Одоо чи хүүхд гаргаж чадахгүй шүү. Эсвэл хүүхдэр гаргуул хэцүү шүү дээ гэж боддоо шүү. Энэ дэр тэгээд хөгшин нас юм уу? Одоо хүүхд гаргахад ч юм уу хүнтэй суух ч юм. Хүүхэд гаргахад бол яг уу жоохон хөгшдөж магадгүй яагаад гэвэл нөгөө биологийн цаг л байна. Тийм биологийн цаг 37-оос эхэллээд 37 наснаас хойш ер нь бол нөгөө даун синдромтой хүүхэд гарах ч юм уу ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарах магадлал нь ингээд арай илүү өндөр болдог. Одоо зүгээр 20-той хүний хажууд. Тийм болохоор биологийн насаар бол яг уу хөгшин гэхгүй гэхдээ ер нь бол жоохон одоо юу гэж нэрлэх юм. За хөгшин гэл нэрлэж л та. Тэрнээс биш хүнтэй гэрлэх нас мас бол хөгшин гэж би бодохгүй байна. Хаштал чи тэр хүнтэй одоо гэрлэж байгаа бол нэг нь 30 гараа гэрлэж байгаа бол одоо юунда яардیں۔ Хаштал 30 40 жил амьдрах гэж байгаа юм чинь 40 хүрээд гэрлсэн чад мэдгүй. Гэрлэх насн дээр бол нэг юм хөгшин гэж бодохгүй. Ерөөсөө. Хүүхд гарах дээр яг хөгшдөж магадгүй. Харин би бол хүүхдийн аль дээр дахиж юм ярихаагүй шийдсэн. Хүн хүүхдээ гаргана уу, хүүхдээ болно уу, хүүхдгүй баймаар байна уу гэдгээд бол бид нар жаач их ямар ч тийм ирэх байхгүй байлээ. Тэгээд юу одоо хөгжлийн бэрхшээлтэй байсан ч хамаагүй өөрийн гэсэн хүүхдтэй болох гэсэн бодолтой хүмүүс байгааг би хараад ер нь бол окей за. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд өөрөө зохиож яхад бид нар хажуугаар нь орж нэг тий илүү дутуу өглөх ямар ч шаардлагагүй мэй гэж бодсон. Тэгэхээр залууч бай ер нь бол хөгшинч бай хизээч ер нь хүүхд гаргасан бай бид нар бол шүүх ирэхгүй гэдгийг бас дахиад хэлмээр. Тэгэхээр 30-тай байхад хүүхдтэй болох хүүхдтэй болохгүй тэрэнд бол бас нас нөгөө залуу биш хөгшин биш гэдэг бол асуудал биш гэж юм. Биш. Хүн тэгээ хүсвэл сая 60-тай хүн хүртэл хүүхд гаргацсан тэл бөө юм болж штэ. Тэгээд яа тэг чадчих штэ яах юм бэ тийм штэ. Өөрөө хүсэж тамиг болно. Би ихтэй сүүлийн нөгөө хүлээлгөөрөний 2 эпизодыг сонсчоод эмэгтэй хүн байх ямар хэцүү юм бэ гэж бодсон шин. Яа би тэрийг сонсч бүрстэй нөгөө хүрэл зүрх хайлна гэдэг шиг ерөөсгөр ямар хэцүү амьдралтай хүмүүс юм бэ гэж бодсон шин. Хов тавилантай хүмүүс юм бэ гэж бодсон. Эмэгтэй хүн байх үнэхээр хэцүү юм бэл. За. Тэгээд энэ гоё асуултыг асуусан. Баярмаа маш их баярлаа. Тэгээд сонсогч нар бас 30-тай хүнийг хөгшин гэж тооцох юм уу, тооцохгүй юм уу? Яг аль бүлэгт оруулаад байгаагаа бас бичээрэй бид нартай хуваалцаарай. За, баярлалаа найзуудаа. Өнөөдрийн эпизод ингээд
өндөрлөж байна. Бид нартай хамт энэ сайхан цагийг өнгөрөөсөн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ сонсон бодсон бүх юмудаа комментэн дээр үлдээгээрэй. Instagram-аар бид нар лөө бас мессеж бичих юм бол бид нар уншиж хариулдаг шүү. Тэрийг бити мартаарай. Тэгээд та нар өөрсдөө 30 нас хөгшин байна уу үгүй байна уу гэдгийг бидэрт коммент дээр үлдээж мэдэгдээрэй. Дээрээс нь дараагийн эпизодоор сонсомоор байгаа хариулт сонсомоор байгаа ярианы асуултуудыг асуумаар ах юм бол бүгдийг комментэн дээр үлдээгээрэй бид нар бүгдийг уншдаг шүү. Тэгээд тэднийг асуух асуултныхаа пул руугаа нэмж оруулдаг шүү гэдгийг бас сануулмаар байна. За тэгээд манай подкаст таалагдсан бол subscribe button-а дарахаа бити мартаарай, notification bell-ээр нэмж дарах юм бол та нарт дараагийн эпизодууд мэдэгдэж очих болно. Бид нэр YouTube дээр Apple Podcast, Spotify баг бүх одоо аплод хийдэг газар дээр подкастаа тавьдаг байгаа шүү. Тэрийг сануулмаар байна. Тэгээд Instagram дээр даргаарай. Instagram дээр бид нэр бүх төрлийн одоо чаленжуудаа Instagram дээр бас тавьдаг байгаа шүү. Тэгээд энэ эпизодыг сонсон та бүхэнд дахиад хэлэхэд маш их баярлалаа. Энэ 7 өдрийн өстө сайхан өнгөрөөгөөрэй. Оз подкаст байлаа. Баярлалаа. Bye. Баярлалаа.